10 дугаар өрөө үзүүлж байна. Одоо бодоход бид гэр бүлэрээ тэр хүнд хэцүү цаг үеийг яаж давж гарсан болоо гэж гайхдаг. Өргөн удам Монголын тал нутагт элдв янзын тайлбарлахад бэрхцүүл байдаг гэж ярьдаг нь оргууч биш юм билээ. Намайг 10 дугаар ангид төгссөн жил энэ жигтэй явдал болсон юм. Манайх хангаа нутгийн малчин айл амбол дөрвөлээ би дээр нэг ихчтэй. Аав ээж хоёр маань оройдож гэр бүл болсон хүмүүс тул эгч бит хоёрыг хоёулаа 30 гарсан хойно төрүүлсэн гэдэг. Тэр зүүн эгч маань 3 дугаар курсээ төгсөөд хөдөө гэртээ ирсэн юм. Би ч бас зуны амралтаараа ирж аав ээжтэй тусалдаг байлаа. Харин эгч маань ихэвчлэн амралтаараа хотод ажил хийж эдэн төгрөг цуглуулад аав ээжтэй нэмэр болъё гэж боддог хүн л дээ. Гэтэл тэр жил яагаад ч юм шууд гэртээ ирсэн. Хүн болсон хойно төрсөн нудаг ижи хаваагаа сан шүү дээ. Яг эгчийг ирэх үеэр манайх хаваржаанаасаа цуслан руугаа нүүж таарсан юм. Өдөржин малаа тууж гэрээ болгож саяхан авсан шинэ портророо ачаагаа зөөж байлаа. Саахал тайлын хэдэн хүн тусалж дээр нь эгч бит хоёр ирсэн болохоор нүүх ажил орой гэхэд бараг зэгцэрчихсэн байв. Манайх голын наахан талд байдаг Сайрын хам гэдэг газар өмнө нь юр зусч байгаагүй юм. Уган тэр хавьд хүмүүс ховорхон бодог нэг л намгүм газар байлаа. Харин энэ удаа саахал тайлаа бараадад тэнд буусан дэр. Оройн нь бидхэд гэр орноо жаахан янзлаад унтахаар хэвтлээ. Аав ээж хоёр их ядарсан болохоор хөвцсөн даруйдаа унтчихсан. Харин би ихчтэйгээ жаал юм ярьж угаад унтах гэж байтал аав гинцрээд "Монго, миний хүү гадаа хойно хөдөлж байна хараадах. Дөрөв догдож өгөхгүй их зовоос юм. Одоо гайгүй байгаа болов?" гэж хэлв. Тэгтэл эгч "Миний дүү байж вэ? Эгч нь гараад харчих юм." Гээд ээжийн тэрэлгийг нөмрөн гарлаа. Хөдөлгөө гадаанаас "Хитэн хойно голын зүг явчихж холдоогүй байна. Аава, би гэрэл аваад гараад ирээ. Манхаа унтаж байг." Ингэж дуулцсан. Аав намайг гар гэж байсан чи эгч өөрөө явчихсан юм. Би ч нэг ихэн бодлого хөнчлөө нөмрөөд хөвдсөн чинь удлаг унтаж чааж. Нэг мэдгээд аав намайг сэрээгээд "Монго, эгч нь орж ирээг юм уу?" гэж асуулаа. "Гүй, орж ирээгүй юм уу?" "Маав нь сая гадаагаараа тарлаа. Харагдахгүй байна. Миний хүү дээлээ өмсөд аргамжаа томор яваад ир. Аав нь том чийдэн аваад гараа. Эгч нь халга байна." Энэ ярианы үеэр ээж сэржиглээ. Эгчийг хонь эргүүлэхээр гарсныг сонсоод "Гүй, хоёр ир хүн байж ганц охин шүн ганцаараа гаргадаг яасан улс вэ?" гэж биднийг загнаад өөрөө ч бас хайхаар гарсан юм. Ингээд бид гурав шөнийн 3 цагийн үед Сайрын ямаар эгчийг хайж эхэллээ. Чанга дуудаж гэрлээ хийш тийш тусгасан ч эгч байдаггүй. Аргаа бараад саахалт айлын хүмүүсийг сэрээж хамт хайв. Удалгүй өөр цайх төгөж байгаад голын цаана нэг хүн бөөвсөн сууж харагдлаа. Ойртож очиод гартал эгч байв. Гүн биш ч нилээн өргөн голыг яаж ч гаталсан юм бөв мэд. Бид хоёр машинаар гол гатлан очиход эгч нэг л хачин байдалтай сууж байсан. Биднийг хараад өчрөг инээж эхэлсэн. Тэгсэн мөрдлөө гартаа хуучирч урагдсан шар тэрлэг тэрч гисэн байлаа. Аав хэсэг чимээгүй харж байснаа. Эгч нь дайрлах дайрч гэжтэй. Зүгээр хүн ингэж суухгүй гэж аяархан хэлв. Тэгээд эгчийн духан дээр үнэрлээд "Миний охин даарсан байна. Одоо гэртээ харъя" гэж аргадаж байгаад машинтаа суулгасан юм. Тэр өдрөөс хойш манай гэрд ёстой аимшигтай зүйлс эхэлсэнтэй. Эгч маань гинэт гэрээс гүйж гарах гээд эсвэл аав ээж хоёрыг муухай үгээр дайрж харааж зүхдэг болов. Бүр гэртээ бие засах хүртлээр өөрчлөгдсөн. Ээжид чи гэртээгээ шатаж өгнө гэж, аавд чам шиг аригчин хөгшин моринд чирэгдэж өгнө гэж хэлдэг болсон. Бид дөнгөж цусандаа буусан айл атал сүү цагаан идэгээ чурааж чадахгүй. Галзуурч шахсан ганц охиноо аргадан хорж суудаг байлаа. Үс гисгэн ар цайж ус хөрөхээр дург үзэж алуун хоол цайж уугаа байлаа. Гэтэл уурлах дайрах үедээ асар их хүчтэй.
Нэг шөнө бүр хатаагаар тавьсан хоньны махыг түүхийгээр нь идэж байсныг харсан юм. Шөнө болохоор бөөрч амар. Аав ээж бид гурав эгчийг ээлжж хардаг байсан. Нэг удаа би эгчийг харж хоноод зөөрөмөглөж байтал үе яг ард нь хүрэн дээлтэй ясаар сулсан өгшин өвгөн суужчихсан эгч рүү ширтээд байгаа мэт харагдсан. Би хайсандаа жарлаад аав ээжийг сэрээсэн. Дэд намайг хийм харлаа гэж тайвшруулсан ч удалгүй тэр өвгөн зөвхөн надад биш бүгдэд маань харагддаг болсныг ойлгосон юм. Ээж нэг шөнө эгчийг харж хонохдоо тоо нүүд хардал сонхийсэн саар ларстэй өвгөн шүлсээ хойжуулан ширтэж байсан гэж хооч юм ярьсан. Ээж маань шүтлэгтэй хүн болохоор тэр шүнжин ногоон дарыг хүншиж хонсон гэдэг. Аавд ч бас харагддаг байсан. Эгч бүр аавыг илүү их заваадаг байлаа. Заримдаа хөл гарыг нь чимхэн чулуу шидэн орилж чарлана. Нэг удаа бүр хамраа зориуд зохиж цус гаргаад аавд уулах гэж оролцсон гэсэн. Аав шин болгон нэг зүү зүүдэлдэг болсон байв. Тэр зүүдэнд нөгөө ясаарис улсан өвгөн охиныг чинь би авна. Чам шиг аригчэнд өгөхгүй гэж хэлээд хоолойг нь боож байна гэж зүудэлдэг байсан гэсэн. Нэг шөнө эгч нам ундчихсан тул аав жаахан зүүрэмгэлж л дээ. Гэтэл гэр дотор тархийг чимээ гарч эсрэг тартал хоймрын авдар дотор нэг хүн бөөж суучихсан байсан гэдэг. Авдрын дээр тавьсан арцыг аваад аав руу цацсан. Энэ чинь нэмэртэй гэж удаа юу? Чи намайг дийлэхгүй гэж захир хоолоогоор хэлсэн гэдэг. Аав байсандаа хөдөлж чадахгүй хэсэг хөшиж байгаад ухаан алдсан байсан. Өдөр нь эгч янз бүр олж биднийг заваа. Шөнө нь бидэнд элдвийн зүйл харагдана. Манай гэрийнхэн бүр арга бараад эгчийг гэрийн багнаас шар бүсээр уйдаг болсон юм. Тэр хавийн хүмүүс ч арднаа гуайн ганц охин гал зурсан гэж ярьцгаах болов. Аавын хооронд нутаг усны ламбо үзмэрчгээд очиж болох бүх хүнээс дусламж хүссэн ч нэмэр болсонгүй. Гэтэл нэг өдөр саахалт айлын эрдэм аха манай дөө хөвсгөлөөс ирж та нарт туслана гэсэн гэж хэллээ. Тэр оройн нь зайр нэгт гэдэг хүн манад ирсэн юм. Нас 30 орчим хөдөр чирэг биетэй өтгөн сагал үстэй хүн байв. Тэр аавыг дагуулж гэрт орон ээж бид хоёрыг саахлын дожиж хонно гэж үүрэгдлээ. Бодолгүй бөөгийн ховц өмсөж хэнгэргээ дилдэн зан үйл эхэлсэн. Маргааш өглөө нь очиход эгч маань юу ч болоогүй мэд тайван сууж байсан. Харин өнөөх зайрангийн нүүр майжуулж урагдсан байлаа. Бид баярлсандаа байдгаа барьж унахтайгүй 2 дарган хонь өгөхөөр тохирсон юм. Явхийнхаа өмнө нэг зайран ингэж хэлсэн. Охиндоо орогдсон өвгний сүнс тэрэн болсон байна. Ойр хавьд нь ясна би. Охин нь хүргэнд орлогдсон юм шиг байна. Тэгээд сүнсэн төрлөө олохгүй тэрэн болжээ. Танай охин тэр шин золгүйгээр тэр тэрэнтэй таарсан байна. Олсон тэр шар тэрлэг нь өнөөх охиных нь өмсдөг дээл байсан бололтой. Харин эгч маань эдэрхснийхээ дараа тэр шүн юу уусныг ярьсан. Хоноо эргүүлээд гэрийн зүг алгаж явахдаа газар нэг шар юм хэвдэж байхыг харжээ. Очоод харагдал муудсан хуучин дээл шиг зүйл байсан гэн. Гэхдээ араас нь хин нэгэн "Хөөе" гэж дууджээ. Эгч иргэд хартал сэгсийсэн хар юм асар хурдтай гүйжрээд яг нүүрэн дээр нь толсон гэсэн. Тэгээд л юу санахгүй ухаалцсан юм байна лээ. Би тухайн үед харж сонсож мэдэрсэн зүйлсээ энд сэрүүлэн бичлээ. Зарим зүйл бүдэг бадаг санагдаж байгаа чи тайрлаг гэж үнэхээр байдаг юм байна гэдэгт тэр цагаас хойш итгэдэг болсон доо. Хэрвээ танд эсвэл таны эргэн тойрны хүмүүст тайлбарлашгүй, жигтэй, аимшигтай явдал тохиолдож байсан бол миний хувийн хаяг руу бичиж илгээгээрэй. Таны түүх дараагийн бичлэг болгох ч боломжтой. Зөвхөн Instagram хаягаар хүлээж авна.